Сайн байцгаана уу? Жишээ яри подкастны маань ээлжид нэгэн дугаар эхлэж байна. За өнөөдрийнхөө дугаараар манай боловсролын төвийн сургалтын менежер, математикийн багш мөн бодлого амархан номын зохиолч Баццэг гүшээгээ урьсан байна. За баярлалаа. Подкастнда урьж оролцуулж аваад маш их баярлалаа. Миний хувьд хамгийн анхны подкаст байна. За намайг Баццэг гэдэг. Мөрөөдлийн жигүүр боловсролын төвийн сургалтын менежер. Тэгээд математикийг хариуцж явдаг. Тэгээд бас сая хэлсэнчлэн бодлого амархан 2 дугаар ангийн номоо одоо 2 багштайгаа хамтарч гаргасан байгаа. Энэ 24 онд. За яг анх бодлого амархан гэдэг энэ ном маань юунаас эхлэлтэй үүссэн бэ? Яг анх ингээ энэ номыг бүтээе гэсэн санаа яг юунаас гарсан бэ? Тэр талаар ярил. За манай боловсролын төв болохоор нөгөө англи хэл мат гэж хосолж явдаг шүү дээ. Тэгэхээр хосолсон хөлбөр дээр математиктаар ер нь ямар агуулга явах ёстой юм, юу заах ёстой юм гэдэгээс одоо энэ санаа үдэж гарч байгаа юм. Тэгээд математикийн бүх агуулга ерөөсөө үйлдвэртэй бодлого дээр ирж зангилагдаад байгаа байхгүй юу. Тэг ямар ч агуулгыг үтсэн одоо тоо нэмж хас сурсан тэр чин бодлого за дүрсийн талбай параметр болд юм уу тэрийг сурсан ч ингээд бодлого гэдэг зүйл дээр энэ бүх зүйл маань зангилагдаад тэгэхээр хүүхэд маань заавал үйлдвэртэй бодлогыг бодож сурах ингээ хэрэгцээ шаардлага нь байгаа. За тэгээд мөн ерөнхийдөө бол ингээ багангийн математикийг ингээ харахаар ер нь бол математикийн хичээл гэдэг чинь бидний яг ингээд амьдралын суурь чадвар болоод байгаа байхгүй юу? Хүүхдүүд маань яг бодлогыг ингээд дэвтэр дээрээ бодохоор амьдралаагаа тэрийг хэрэгжүүлж чадахгүй харагдаад идэв. Гэтэл тэр амьдрал дээр байгаа зүйл чинь бодлого болж ирсэн гэдгийг нь маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд тэрийгээ буцаагаа сурчаад амьдралдаа ингээд өдөр тутмынхаа тэр асуудлыг шийдэхин тулд хэрэглэх хэрэгтэй гэдэг үгнээс бодлогын номыг бодлого амархан гэдэг энэ 2 дугаар ангийнхаа номыг гаргасан баа. За өнгө мөнгөний хувьд ч гэсэн айгу хөөрхөн юм ингээд тийм амар гоё ингээд хүүхдэд ээлтэй айгу гоё зөөлөн гарт барай авах ч гэсэн их жижигхэн юм тий. Айгу амархан. Яг тийм нэг хүүхдүүд ч айгу олон төрлийн ном үүрж явдаг штеп. Тэгээ тэр маань ингээд хэмжээнд том болоод эргээд ингээд зузаад ирэхэд хүнд болно нэгдүгээр. Тэгээд ингээд нэгээд хараад ингээд шууд дээр нь ажиллах зорилттой шүү байна. За вау. Тийм тэгэхээр заавал нөгөө хэдэн өгүүлбэр ингэж агсаахаас илүүтэй хүүхд байна уншаал тэрийгээ орон бодоо тэгээд дараа нь харсан ч гэсэн энэ бодлого ингэж утсан байх шүү гэдэг зүйлийг харах боломжтой. Хууц маань ч гэсэн айгу гоё өнгөтэй юм тий. Тийм энэ болохоор ингээд нөгөө нүдний хараанд айгу тийм ээлтэй өнгө юм байл та энэ дулаахан өндөгний цагаан шиг юм тийм. Цайд харж байгаа юм бол яг нөгөө А4-ийн цагаан өнгө бас биш байна тийм гоё шаргал туяатай юм байна. За тэгээд нэр нь бас айгу гоё шүү дээ манай. Харин тийм угаасаа ингээд сонсонгууд угаасаа бодлого ч нэрээ амархан юм байна гэсэн бодож үрж байна. Хүүхдүүд яг ингээд нэрийг уншихад л бодлогыг бодож чаа амархан юм байна гэдэг нэг тийм гоё мэдрэмжийг өгөх гэж. Тэгээд ер нь бол амархан гэд хэлэхээр хүүхдүүд ч амархан санагдаж шүү дээ. Хэцүү гэвэл угаасаа л юм болгоо хэцүү. Амархан гэвэл энийг би чадах юм байна гэдэг гоё итгэлийг хүүхдүүдэд өгөх юм болоо гэж бодоод бодлого амархан гэж нэрлсэн баа. Тэгэхээр энэ номыг хараад байхад ингээд хуудас бүр нэм өөр гарчтай байх юм. Одоо энэ жишээ нь энэ дээр бол нэг ангийнхан гэхэд нөгөө хуудсан дээр номын сан гэдэг ч юм уу. Энэ яагаад ингэж гарчиг өгсөн юм болоо? За манай ном болохоор ерөнхийдөө нэг уламжлалт одоо номыг ер нь жоохон эвдээд одоо шинэ үеийн хүүхдүүдэд зориулсан байдлаар бэлтгэх зорьсон аахгүй юу. За тэгээд номны энэ одоо гарчиг марчигтай гэдэг зүйл маань энэ хүүхдийн нөгөө тархины ажиллах зарчим дээр явж байгаа. Ер нь бол бид нэр бүгд л угаасаа тэгдэг тий. Одоо жишээ нь шинэ жил гэхэд одоо чиний хувьд шинэ жилтэй холбоотой бүх дурсамж орж иж байгаа. Тэгэхээр яг ингээд нөгөө хүний тархи чинь хадгалахдаа ямиг ингээд полдерлоод хавцлаад хадгалдаг. Тэгээд тэр зүйлийг эргээ санахтаа шинэ жил гэдэг үгийг сонсонгууд тухайн үеийн тэр бүх одоо нөгөө л явдлууд тохиолдож исэн бүх зүйлс ингээд санаанд нь орж ирдэг. Тэр тархийг тэгж ажиллаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ гарчиг өгж байгаа гэдэг нь одоо нэг гарчиг дээр тэр хүүхэд маань зөвхөн тэр гарчигтай холбоотой бүх бодлогуудыг бодож байгаа. Тэгэхээр тархин зүгээр ерөөс нэг л зүйлээр төвлөрч байгаа гэсэн үг. Тэгээд энийгээ санахад би хүнсээ цуглуулсан гэдэг жишээ нь энэ гарчгийн нэр бол ингээд ийм бодлого бодсон шүү гэдгийг эргээ санах зорилттой. Бас нэг зүйл нь гэвэл ерөөхдөө бол ингээд бодлогын өгүүлбэрийг харахаар хүүхдүүд нөгөө бодхоос илүү өгүүлбэрээ уншиж ойлгодог байхгүй үгүй мэдэхгүй утга санааг нь ойлгохгүй тэгээ утга санааг нь ойлгохгүй гэдэг чинь эргээд нөгөө бодох ямар ч тийм нэг хүсэл эрмэлзэл болчихж байгаа байхгүй эсвэл нөгөө бодлого ойлгохоос илүү өгүүлбэрийнх нь үгэн дээр ачаад бүгдлөхөөр тэр нөгөө бодлого бодох
хүсэл тэмүүлэлгүй алчин тэрийг бодоход маш хэцүү санагдана. Тэгээд нөгөө бодлого хөр зөгттэй хүмүүс байна. Яг ийм асуудлаас болж байгаа. Тэр асуудлыг шийдэхэд бол мэдээж бол одоо энэ 2 дугаар ангийн ном бол яг л 2 дугаар ангийн хүүхдүүдэд юу тохиолдоод байна. Эсвэл одоо яг бидний үед ямар үйл явдал болж байна. Тэрнээс биш одоо би энэ дэр жишээд одоо бидний хүүхд байхад үсдэг байсан одоо засангаа гэдэг оруулаад хүүхдүүд ойлгохгүй шүү дээ. Яг үндэ тийм үзэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ насны хүүхдүүд юу сонирхож байна? Одоо үеийнх нь юу үзэж харж байна? Ямар үйл явдал болж байна амьдралд нэргэд харамтна. Яг тэр агуулгуудыг ингээ бодлого болгож ингээд өгүүлбэр дээр нь маш их анхаарсан. Тэгээд тэр нэг нүүрэн дээр байгаа тэр хуудас бол мэдээж яг хүүхдүүдийн тэр тархины ажиллах зарчим дээр хүлээж авах чадвар дээр нь төвлөрсөн. Вау, ямар гоё онцгой ном бэ тий. Би бас сая бодоодсэн чинь 10 жилдээ ингэж ийм амархнаар ингэ бодлоо хэрэг заагаад өгсөн бол би бас математикийн багш болсон байх юм лөө. Гэсэн бод сая дөрөв суужлаа. Жос математик бас нэг сайн байгаагүй. Үнийг хэлэхэд тэгэхээр ингэж амархнаар ингэ бодлогыг тайлбарлаж ирсэн бол бас их нэлээд дурлаж үзэх хэрэгтэй байсан юм байна. Тэгээд ер нь аль хүүхдүүдтэй угаасаа л ямиг тайлбарлахдаа аюу гой хөнгөнөр хэлээд эхэлчихвэл тэгэл ирж байгаа ингээд аюу гой бодлого, амархан бодлого өнөөдөр бүдэр ийм үйл явдал гээл ярилцаал хийх юм бол хүүхдүүд аюу хөрхөн хөтлөхтэй явчихдаг байхгүй. Тэрнээс биш тэгэл яг нөгөө 5 бодлого бодлоо гэхэд 5 өөр сэдв ингээд авчирхаар тэгээд тэр сэдв болгоноо ойлгох, унших, тэгээд тэрийг ингээд задлж бодох гэдэг чинь хүүхдэд өөрөө ингээд амар нарийн хүүхдтэй асуудал болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яг нэг бодлого бодож байгаа юм шиг 5 бодлогыг бодох нь байна. Тэгэхээр маш хөвгчлөлтөөр ингээд бодвол сургах бодлого гэдэг юмд ингээд дурлуулах зорилготой юм уу? Тийм ном байгаа манай бүтээл. Вау. Энэ нөгөө нэг үг цээжлэхэд бас нэг иймэрхүү арга байдаг шүү дээ. Нөгөө толгомцороо төрслээд яадаг. Тэг ингээд нэг одоо олон өөр үгийг ингээд нэг үйл явдалд оруулж нөгөө төрсөлж боддог. Тэгээд бүх үгээ ингээд дараалал нь зэлцсэн байдаг гээд. Тийм шиг ингээд тэгж нөгөө цээжлэхээр айгүй хурдан цээжлэх байхгүй. Тэгэхээр бодлогыг бас ингэж тийм аргыг ашиглаад бодож болд юм яа гэдгийг бас байхад сонсож байна. Наач бүр айгүй тийм сонирхолтой юм аа. Ер нь бол тэгж нүүр бардам хэлмээр юм л да. Яг ингэж нөгөө хүүхдийн тэрхний ажиллах зарчимдаар юм уу ямар юм ингээд маш сайн цээжилж ийн ой тогтолт нь яаж ажиллаж ийн тэгээ буцааж эргээд санаж байгаа нь юунаас болоод ингэж буцаж санаад байна гэдэг тархины одоо энэ зарчим дээр бол нэлийн анхаарчлгүй тийм анхаарч гаргасан ном байгаа байхгүй. Гайхалтай. Тэгэхээр энэ маань таны анхны бүтээлээс нөө өмнө ном гаргаж ирсэн үү? Өмнө нь бол нэг Тэмүүл гэдэг нэг цуврал бүтээл байгаа. За тэгээд бүр анх нөгөө баг ном гаргана гэдэг ойлголтгүй байхдаа бас нэг унших ном гаргаж ирсэн. Тэгээд өссөн хүн тоогоор тэр хүмүүс баг мэддэг юм ба. Тэр номоо тэгээд яг нэг ойр тойрны ингээл найс өгт гэдэг хүмүүстэй өгөө тэгээд дахиж хэлүүлээгөө дууссан учраас. Хоёр дахь тэр Тэмүүл цуврал маань бас яг бага насны хүүхдийн одоо яг нэг бэлтгэл бүлэг ингээд сургуульд ороход хүүхдүүд чинь ингээд ижил гараанаас эхэлж байгаа мөртлөө нэгдүгээр ингээд тоцрогдол үүсэж идэв шүү дээ. Тэгэхээр тэр орж ирж байгаа хүүхдүүд маань өөрсдөө сургуульд яг яаж бэлтгэгдснээсээ хамаарат дахиад нэгдүгээр ангид оронгууд чи яг ингээд хоцрогдол гэдэг зүйл үүсэж байгаа байхгүй. За хэрвээ тэр хүүхдүүд нөгөө жижиг гарын булчин хөгжүүлсэн юмнуудаа хийгээд тэр нэг элементийнхаа үндсэн зорилгоодыг нэг хаанаас нь эхлээд яаж дуусгаад зураад сурцсан. Эсвэл тоогоо нэг ямархуу байдлаар бичдгийг тэгээ арга дотор нэмж асах яг цээжээр хийгээд сурцсан байвал тэр хүүхдүүд нь нэгдүгээр ангид оронгуудаа ингээд төрүүлж яваад идэг. Тэрийгээ сурч чадаагүй хүүхд маань орж ирчээд шууд нэгдүгээр ангид сураад явахаар мэдээж нөгөө нэг төвшний үед ялгаа гарангууд анх орж ирэхдээ л ингээд төвшөөр байгаа зүг байхгүй. Тэгэхээр эцэг эхчүүд маань бас сургуульд хүүхдүүдээ ингээд маш сайн бэлдэх ёстой. За сэтгэл зүйн талаас, бие бэлрийн талаас гээд бэлдэх маш олон юу байдаг л та. Чиглэл байдаг. Гэхдээ одоо яг нөгөө сургуульд хичээл сурлагын хоцрогдол үүсгэхгүй гэж байгаа бол тэр Тэмүүл гэдэг цуврал намыг маань аваад ашиглаад тэн дээр байгаа зүйлүүдийг ингээд сургаад оруулах юм бол нэгдүгээр ингээд яг нөгөө ижил гараас эхлэх боломжтой болж өгж байгаа тийм гоё бүтээл байгаа. Тэр бүтээлээ гэхдээ одоо энэ дэр нэр авчираагүй юм шүү дээ. Би зургийг оруулчихын юм дээр бичлэг дээрээ тий. Шүү дээ. Нэг сонирхолтой юм аа. Би ч удаа бэлтгэлтэй орчихсон юм бол таа яана. Бараг нөгөө зургуулдаа нэгдүгээр ангид орчоод одоо би унтмаар байна. Хоолоо идмээр ингээд юугаач мэдэхгүй ангаагаал орж ирсэн шүү дээ. Тэгэл юм хомчих туслах хэцүү бол одоо яг нөгөө бага ангийн багшийн үднээс харахад бол тийм байгаа юм л да. Чи одоо 2 анги төгсгсөн. Тэгээ нэгдүгээр ангид орж иж байгаа хүүхдийг бол зайлшгүй тэгэж
эцэг их нь бол бүр анхаарч ингэж бэлтгэх юм бол одоо нэгдүгээр анги чинь жинхэнэ нөгөө хүмүүс ингээд фэйсбүүкээр хараа ингээ уйлаа майлан боллоо яла илээ гэж хөгжлөө босоод яваад идэв шүү дээ. Тэр яг тийм зүйл үсгүүгээр ингээ даун туулах боломжтой байхгүй. Тэгэхээр ингээд маш алгууртай 4 настад нь 5 настад нь хүүхдээ ингээд айгүй хөрхөн бэлдээд тэр чинь ингээд нэг 10хан цифр цэжлүүлээд тэрэн дотор нэмж асаа сургана гэдэг чинь урт хугацаанд болох зүйл байхгүй. Хүүхдээ ярилцахтаа л ингээл жишээ аваад тий хоолоо хийж явахдаа хүртлээ чинь хоолндоо хоёр түмс хийгээд нэг нь хэрчлээ хоёрыг наслалаа ч гэдэг юм ингээл хөрхөө нэмж асуулаад ингээ хүүхдтэйгээ хамтдаа өдөр тутмын үйл ажиллагаагаараа бэлдэж болдог байхгүй юу. Тэгээд хэрвээ та амжихгүй байвал мэдээж одоо манай номыг аваад зуныхаа амралтаар ч юм уу тий урт хугацаанд ингэж авч ашиглуулад тэгээд хичээл орохт нь аюу гоё бэлтгэл болоод өгчөж байна. Нэр манай номыг цэцэрлэг авч ажилласан шүү дээ. Одоо нөгөө бэлтгэл анги одоо эрхчээ сургуульд орох хүүхдүүдэд авч ашиглуулад тэр багш амар хөөрхөн бүр амар ажил хөнгөвчлж जैन таны ном. Тэгээд энийг ингээд ашиглахаар хүүхдүүд манаас дуртай байна. Угаасаа л тэгээд нөхөрхий багшийн ажил гэдэг чинь хүүхдээ сургах юмсан, цаачих юмсан, энийг илүү юм өгчих юмсан гэж эрэл хайгуул явж идэг. Тэг яг тэрийг ингээд бэлтээд өгчвөл багш өөрийнх нь цаг хугацаа хэмжиж байгаа. Тэгээд яг тэн дээр байгаа агуулга нь хүүхдийг ингээд хөргөн дэмжиж дадлгажуулаад тэгээд бэлэн болгоод өгөх юм гоё бүтээл байгаа. Тэр цэцэрлэгийн багштаас баярлалаа гэж хэлмээр байна. Манай номыг ангиараа бэлтгэл үлгийнхандаа бүдэн авч ашиглуулж байгаа. Тэгэхээр нөгөө хүүхдийн сурах юм процессыг бас их амархан болгож өгөх юм байна тий. Одоо нөгөө нэг нэгдүгээр ангид оронготой хүүхдүүд гинт нөгөө бахан хичээл дарагдаад burnout-д ороод ядаргаанд ороод тэгэл тийм шүү дээ. Одоо манайхаас нөгөө нэгдүгээр ангид явж байгаа хүүхдийг сонсохоор ингээл ядраад байна. Тийм ингээл ядраад байна. Хэцүү ээ гэдэг үгийг хэлдэг шүү дээ. Англи хэлний жоохон яд юм уу гэд яг өндөө тэр хүүхд англи хэлдэг шиг сургуулийнхаа тэр нэг тасан зохицох өртөөсөө даван туулах тэр явцтай яг л та бүрэн наацд ороод ядарч байгаа байхгүй. Тийм байна. Тэгэхээр анханасаа нөгөө номоо аваад бэлтгэлээ ингээд зөв хангачих юм бол тийм ядаргаанд орлогоогоор нэгдүгээр ангид авчих боломжтой юм байна шүү дээ тий. Тийм нэгдүгээр ангид бол ер нь ингээд зайлшгүй бэлдэх шаардлагатай. Тэнгүүт за аяндаа сургуульд ороод сурч штэ гэдэг хандлагатай эцэг хүүхдүүд байгаа байхгүй. Аяндаа сурна гэдэг чинь таны хүүхдийг л бус хүүхдээс хоцорж байгаа л гэсэн үг шүү дээ. Одоо тэгэл тийм нэмж хасгаа 10 дотор бол нэмж хасгаа сурахгүй ирэх хүүхдүүд ер нь ховор болсон байгаа. Тийм тэгэхээр хүүхдүүдэд энийг чаж байгаагүй юу? Тэгээ гар хүрүүн тий гарын жижиг булчин одоо нөгөө нэг битээр агаад гээд ингэдэглээ ингээд манай хүүхдийн ингээд алханы хонгорхоо нүдүүд энэ судас нь ингээд татаад гээд нэг хэцүү явчихсан. Тэгээ нэг огт өчөх байж байгаад хинт бичил гэдэг чи угаасаа хүүхдэд ингээд зочил өгч байгаа тий. Тэрнээс зүгээр ингээд алгуур бичээд ингээд гар хүрүүнд тасж исэн бол сургуульд ороход ямар ч асуудалгүй болчиход байгаа юм. Тэгэхээр аав ээж маань бас нэлээд анхаарах хэрэгтэй юм биш үү? Нэгдүгээр ангид орсныхан дараа биш. Тэрнээс өмнө бэлтгэлээр хангаж эхлэх хэрэгтэй байсан юм биш үү тий? Тийм тэгээд ер нь бол ийм хөөрхөн одоо бол бэлтгэл бүлэг 5 настай хүүхдүүд аягүй хөөрхөн тоглож надад л Google явж байгаа шүү дээ. Тэр хооронд тоглоом донд оролцуулаад хөөрхөн юм хийлгээл. Тийм тэгээд манай Тэмүүлэл номны хуудсуудыг харах юм бол нэрээ гарын жижиг булчин нөгөө жижиг юм бичгээд хүүхдээ тохиромжгүй байдаг байхгүй хөгжөг байдаг. Тэгээ маш ингээд ийм томоор бичиж сурах зорилттой. Тэгээ хуруугаар ингээд томоор мэдэрч бичих тоонуудыг зорилгоодыг тэгээд жижигрүүлээд явах тийм зорилттой. Тийм бүтээлүүд байгаа. Тэгэхээр яг л нөгөө бэлтгэл үлгээ хүүхдүүдэд тохирсон. Тийм арга зүйтэй. Тэгэхээр одоо энэ бодлого бодох амархан гэдэг ном маань байна тий. Тэгэхээр хүүхдэд яг ингээ хизэнээс тэр бодлогыг бодож эхлэх хэрэгтэй байт юм болоо. Тодорхой нас заасан байт юм болоо. За ер нь бол миний пэйж дээрээс энэ асуултуудыг хэрдэг байхгүй юу? Хизэнээс бодуулах вэ? Одоо би шинэ болохоор 2 дугаар ангийн ном гарчаад байгаа шүү дээ. За бодлогыг бол ер нь бол тоог ингээд нэмээд тасаад ч юм уу тоолоо сурсан цагаас нь эхлээд бид нар тоог таниулахдаа бодлого бодож эхэлдэг байхгүй юу? За би бол хүүхдээ яаж тоо заасан бэ гэхээр шатаар гарахтаа битээр тоолж явдаг байсан. Цэцэрлэгээс. Тэгээд нөгөө яг 1-ээс 10 гиш хүртээ тэгээ 2 тоглоо гараа ингээл 10-10-аар ингээд шатнд тоогдсон. Тэгэл эхлээд би тоолол манай охин дэшээ өксөөл алхаал тоолол алхдаг байсан. Одоо тэгээ өөрөө алхаад одоо дүүн 3-тай. Энэ 5-6 дараа жоохон бодлоод бас ингээд 10 хүртэл тоолоо сурцсан. Тэгэхээр яг ингээд хүүхд өөрөө ингээд хөөрхөн юмыг таньж мэдж байгаа. Тэр нэг бага наснд нь угаасаа оюуны хөгжлийн хамгийн өндөр хүлээж авах чадвартай нас чинь 2-6 нас гэдэг ааш тий. Бүр тэр наснд нь хүүхдүүдээ маш сайн мэдээлэл ингээд бүх юм шинэ байгаа. Тэр ингээд шатаар гарч байгаа нь хүртэл тэр хүнд ингээд шинэ мэдээлэл олж ирж байгаа байхгүй. Тэр үеэс л эхлэмээр санагдсан. Тэгээд одоо дүүмөтэйгээ хөөрхөн тоглоал надад гүйж яхад нь тий. Тэр өнгийн харандаа марандагийн барайл одоо миний охин 5 харандаа байна. Чи дүүдээ хоёрын үлхийд үлдэх вэ?
гэл би одоо өөрөө хүүхдээсээ бодлого бодуулж шít яг. Тэгэл тэр чинь ингээд 5-аас 2 ихээс сурж байгаа. Тэгэхдээ тэр хүүхд чинь одоо яг 1-р ангид энэ бодлого орж ирдэг. Энэ бодлогыг бүр ингээд анханаас нь сонсоод бодож ин гэсэн үг байхгүй. Тэгэхээр угаасаа л ингээд эцэг болгоны л одоо хүсэл өр хүүхдтэй л анхаарал сайн сайхан явуулах гэж хүсэж байгаа юм чинь. Өдөр тутмын үйл ажиллагаагаар ингээд хүүхдэд дэмжиж таны хүүхд хизээ одоо нэмж хасаад хөөхөө одоо ядаж нэг дээр нэмэх нэг тэнцүү 2 гэдгийг ойлгоцсон бол тэрнтэй төстэй бодлого ингээд бодуулаад асуугаал. Тэрийг хоёлоо бодлогоодээ биш зүгээр л өдөр тутмынхаа үйл ажиллагаагаар дэмжээл сурахчмаар юм лээ. Би бол охиныхоо аюуг бол тэгж сургасан. Одоо манай хүүхд бол эрхчлэл сургуульд орно шүү дээ. Тийм тэгээд бас нөгөө бэлтгэлээ хангаа явж байгаа хүүхд нь яг л тэр зүйлээрээ бэлтгэлээ хангаад одоо гарын хөрхөн жижиг булчиг нь хөгжүүлсэн одоо ингээд тоогоо нэмж асаа сурж байгаа. Сургуульд бэлтэж байна. Тэгэхээр танаа ном маань хаана зарагдаж байгаа вэ? Хэрвээ авмаар байгаа хүмүүс байх юм бол хаанаас судалж авах боломжтой вэ? За манай ном болохоор энтер номын дэлгүүр гэхдээ төв салбарт нь байгаа. Тэг яг өнөөдрийн байдлаар бол яг салбарт нь дууссан байна. Одоо яг сүүлийн хэвлэлтийг хөргөж өгнө. Тэгээд тэр хэвлэлтээс амжаад аваарай. Окей. Тэгэхээр 2 дугаар анги гэдээ гаргасан байна тий. Энийний дараа чи одоо 3 дугаар анги 4 дугаар анги ч юм уу гэж гарах уу? Тэр талаар танд бодож санаж байгаа юм байна уу? Ер нь бол бусад ангиуд нь хийгдэж байгаа. Ерөнхийдөө бол нөгөө бүх анги дээр бодлого нь явж идэг байгаа. 1-р ангиас эхлээл явна. Тэгэхээр бид нар 1-р анги дээр маш хан шатны бодлогоодыг гаргана. Тэгээд 3 4 5 гэдэг өргөсөд гүнзгээр явж байгаа. Тэр 3 4 5-анда бас зориулсан бодлогын ном хос хийгээ явж байгаа. Нөгөө 2 дугаар ангиас эхэлсэн шалтгаан гэвэл 2 дугаар ангид яг нөгөө хүүхдүүд чинь 1-р ангид яг 100 хүртэл тагаа тоолчод 20 дотор ингээд дэмж хасаад ингээд ерөнхий нэмэх хасах үйлээ ойлгож сурчдаг байхгүй. 2 дугаар ангиас өрчих хуваах үйлдэл орж ирдэг. Тэгээ яг нөгөө математикийн 4 үйлдэл чинь дөрвөлөө зэрэг орж ирж байгаа үеийн 2 дугаар анги. Тэгээ 2 дугаар ангид нөгөө бодлогын маш олон төрлүүд ингээд гарч ирдэг. Тийм учраас одоо 2 дугаар ангийнхандаа зориулаад бодлогынхаа номыг гаргасан байгаа. Тэгээ үлдсэн номнууд маань мэдээж ирэх хичээлийн жил ихт бол бүгд бэлэн болсон байна. Одоо бол яг 2 багштайгаа хамтраад хийгээ явж байгаа. Би бас одоо ирээдүйд хүүхдэд болох юм бол бэлтгэл бүлгээс нь эхлэе 1-р ангид орохоос өмнө хүүхдийг бас бэлтгэх хэрэгтэй юм байна гэдгийг сурч авлаа. Тэгээ бодлого бодох бас их амархан юм биш үү манайхаа. Тэгээ маш гоё яриа өрнөсөн танд баярлалаа. За баярлалаа. Дараагийн дугаараараа бас урьж оролцуулнаа. За өнөөдөр ингээд гахалтай подкастнда урьж оролцуулсанд маш их баярлалаа. Олондоо. Баяртай манайхаа.